산호 세다 세베노 소라치비 오돌불 오드룩 시티게 오리고 국주든 기체인그이 소라츠시 우두데 고게락 세트시 오담시다 여산시다 베튼 자 소설 자 하루시인데 몇분 더 몇분 더 나와니고 하 비 하루디 비 상니고에 그거 나와니고 자 오다니고 하 박샤 빈티 그렇게 왜나 박샤 사석 좀 되는 것은 허기도 샤레가 헐 에스르 상때 배 티모 비 아가 올 박때 비 오를 비기 오를 배를 픽슨 것도 샤레가 오셔 나와니 그렇게 박신 비 제때 언더때 도르티한테 상니고에나 그러 하시대 자 다른 그래서 정말 빅스로 하래 오래가 운치는 그렇게 다음에 비 보는 고스텍센 그게 비타나 크나 내가 나게 또 훨씬 게 비또 알아서 또 고스텍센데 그 내가 다음에 갈 또다 밑에 잡지를 그거 내가 또 훨씬 그래 자 이제 되는 샷 아까 모른다가 이 고스텍이 어떻게 하나 그게 자 어떻게 그러나 샷 하는 건데 자 상하다 같이 요 한번 붙이나 자, 하라래. 자, 저를 해오고 있지. 너무 갔다 오르셔. 자, 그것도. 안에 담을 때는 자, 저를 해오고 있다. 이거 저거 만에 담을 때는 그때 딱 간다고 돼. 자, 요즘 재밌게 사는 네, 자, 팀비스. 자, 박스나. 자, 네, 자, 알겠으나? 자, 그것 밑에 오늘들 인 манай домог тамиг байдаг энэ гандан хийдүүд маань ямар шашны хэлээ? За бурхны шашин тийм үү? Шарын шашин гэж ярьдаг тийм ээ? За тэгвэл ер нь Монгол энэ бурхны шашин маань хизээ яагаад хэрхэн илэрсэн бэ? Ер нь бурхны шашин хизээ хаана үүссэн бол гэдгийг та нар мэдхүү сонссноо? ер нь бурхны шашин хизээ хаана үүссэн бэ? 있으면 тийм үү? тийм. За биччихье. 16-р зуун гэх юм. За өөр хэн санах вэ? Гэсэн сайн мэдхгүй байна тийм хараахан. За яагаад үүссэн болоо? Тэрхэн үүссэн бэ гэдгийг сонссон юм байна. Тэгэл ахгүй наа. За тэгвэл ер нь хаана үүссэн гэж бодож байна шин та нар? Монголд үүссэн бахаа гэж бодож байна. За тэгвэл хэдүүлээ одоо юу яа тийм энэ талаар ямар ч хэлсэн 16 дугаар зүйл үүссэн бахаа гэсэн уран байгалийнхаа хамгааллыг өнөө зөвөө гэдгийг хэдүүлээ олж мэдхийн тулд алхам руугаа авъя. Алхам нэг мэдээллийг 8 минутын хугацаанд уншъя. Тэгээ унших хэвээр хизээ хаана яагаад илэрсэн бэ, үүссэн бэ гэдгээ нөхөж тийм ээ. За 8 минут.
Дамж харсаа тэмдэглэхээ биш үү те. Тэ? Хизээ. Үүссэн бэ. Тэгээд цаашаа хизээ дэлгэрсэн бэ. Яаж дэлгэрсэн? Яаж хэрхэн дэлгэрсэн гэдэг асуултанд хариулах юм шүү дээ. Тус нөө картор биш. Тут я сделала себе их кусок. Сделала себе кусок. 이건 아시죠? 그치? 아시죠? 그치? 어떻게 된다? Ойлгохгүй зүйлээ асууж шуурхасан. Яагаад үсгсэн юм бэ? Хэрхэн гэдэг үйл явцсан бичиж тэгж. 하늘에 아픈 거에 없다고 아직 힘들었는데 그러셔. 이렇게 하고 왔으면 그 재밌어. 아직도 없으면 내가 들었을까? 다음 힘을 더 들으시죠.
дууссан тохиолдолд ногоон карта өгч байгаа. За цаг болсон байна. За хизээ үүссэн гэж байна. За баясаа гэх. Баясаа. 16-р зууны 2-р 16-р зууны 2-р мөн үүссэн гэж юу? Бурхны шашин үүссэн тийм. За баянаас Монгол Бурхны шашин төр байж байна. ойлгох юм шиг яагаад үүссэн бэ гэдэг юм нэ? Монголын шашин төр байж байна. Монголын шашин төр барьж гисэн гэж байна. За өөр харагдана. Жохон дотроо бий. За Чимээ боогийн мөргөл үлдэхэд ямар нөгөө тусан мөргөл үлдээс учраас нөгөө боогийн шашныг шарын шашныг илрүүлсэн. Дандаа ямар ном уншиж тайлбар үлддэг учраас. За намуунагийн хариултыг авлаа. Ямар ч гэсэн бөөг халах тийм үү? Бөөгийн шашин маань өөрөө ямар шашин гинэ? Тусан мөргөл. За бөөгийн шашин ямар ч гэсэн хэрцгий гэж хариулттэй. Тийм одоо тийм болчиход байсан учраас гэж бичтэй. За гол үгээр бичтэй. За өөрөөр ямар хариулт? Өөр ямар хариулт гэж. За Яг тэгвэл монголчуудын нэгдмэл байдлыг сэргээвэж шашныг ашигласан. Түүнд тулгуурлан монголчуудын оюун санааны хувьд нэгдэх бодлогыг. за ойлгосон. Нэгдмэл байх. Монголчуудын нэгдмэл байх гэж шарын шашныг илрүүлсэн гэдэг санаа гарч ийн тийм ээ. За өөр. За карта үү? Боогийн шарын шашин боогийн шашнаас илүү хүмүүсийн сэтгэл санаанд нэгдсэн учраас. За. Сэтгэл санаанд нэгдсэн. За өөр ямар санаа юм? Сэтгэл нэгдсэн гэж. За өөр. За хэрхэн дэлгэрсэн бэ? Хэрхэн дэлгэрсэн? Ногоон карта өөрөөр санал нэгтэй гэж ойлгож байна. За хэрхэн дэлгэрсэн байсан? Өмнө нь Монгол Бурхны шашин 2 удаа төрийн шашин болж байсан хэдий ч хаад язгууртны од угнаас аль чадаагүй. За. Харин 16-р зууны 2-р хагасаас Монголд нэгэн шинэ үе эхэлж Бурхны шашны шарын усгаж хүчтэй дэлгэрсэн. За өмнө нь 2 удаа дэлгэрч байсан. А гэхдээ 16-р зуунд бүрхтэй орж ирсэн. Тийм. За өөр. Хэрхэн дэлгэрсэн бэ Бурхны шашин Монгол? Өөр саналаа. Тэр Бурхны шашин Монголд үүссэн болчих уу гэдэг. Үүссэн үү? За өмнө нь нөгөө За. Хэрхэн дэлгэрүү гэдэг нь болохоор нөгөө 1587 Төмдийн Алтан хааны зарилга гарч бөө мөрөлийн элдэг бүтээл тэр дундаа хойдлон оршуулжсэн тааслаар ирсэн. За 1587 онд Алтан хаан гэж бичдэг байна тийм ээ. Алтан хааны зарилгаар дэлгэрсэн юм байна тийм. За өөр санал нь. За Нөгөө төв юу ула шарын шашин нь хаана үүсвэ гэхээр төвдөд үүссэн. за тийм байна штэ. Нөгөө төвдөд үүсээд шашнаа илүү дэлгэрүүлэхийн тулд Монголтой холбоотой. За яг үнэн. Их сайн байна. Төвдөд Тэгвэл бидний бичээд байгаа зүйлүүд бол юу байх нь шарын шашны юуны талаар бичээд байна вэ? Монголд үүссэн гэж ярих уу, юу гэж ярих нь вэ? Дэлгэрсэн гэж ярих нь шүү. Үүссэн нь бол хаана ах нь вэ? Тэрийг олж харсан маш сайн байна. Ихсэ. өмнө нь нөгөө төвдөд үсээд За. Төвдлөм зонхоо Аха. зонхоос нөгөө нэг яг үндсэн тавьсан. Оо, их сайн байна. Төв лам зонхоос үндсийг тавь. Үндсэлийг төвдлөм. Үндсэлсэн. За тэгвэл энэ бүх бидний бичээд байгаа зүйлүүд дандаа дэлгэрсэн дээр явахны хүмүүс тийм үү? За тийм дээ. эхэл төвдөд үсээд Монгол дэлгэрсэн. Тий. За тэгэхээр ийшээ сум заасан. Дэлгэрсэн дээр бичих гэсэн чинь. За тэгвэл шарын шашин маань үүссэн дэлгэрсэн гэдгийг одоо зөв хариулж байх уу? Багш та ийм бас саналыг дэлгэрүүлэх үүднээс дэлгэцээр харуултаа анхаараарай. Хизээ гэдгээр бид нар зөв хариулж байгаа. 16-р зууны сүүл 2-р хагас гэсэн үг шүү дээ. Яагаад гэсэн чинь Монгол улс тусгай тогтнолоо алдахгүй байсан юм а гэсэн санаа хэлсэн.
нэгдүгээр байх гэсэнээр эрдэнэ чимээ санаа түрүү гарч ирсэн. Хэрхэн дэлгэрсэн бэ гэдэг дээр монголчууд бол ийм байдлаар шашныг дэлгэрүүлсэн. Яг юу гэж юм? Төрийн зүгээс тэмцэн ноёдын эрх мэдлийн төлөө хэрэглээ дарах гэсэн монголчуудын эрх мэдлийг хангах. Ийм шалтгааны хувьд монголчууд дэлгэрүүлсэн байна те. Тэгвэл төвдүүдийн зүгээс яасан юм? Яа, энэ хариулах юм байна. Яагаад төвдүүд байр суурьос Монголоос тэмдэг авахгүй шарын шигийг Монголд дэлгэрүүлсэн юм? Энийг дэлгэрүүлж хэлэх юм байна. Яагаад? Төвдүүд нь болохоор юу аз дөрийн улсын эдгээр байр суурь нийгмийн өсгөх зорилготой. Яа зөв. Төв азад байр суурь өсгөхийн тулд монголчуудыг ашиглах гэсэн үг шүү дээ. Тэгвэл монголчууд бас төвдөө шарын шигийг авах. Дуртай эсвэл дургүйсэн үү? Дуртай байсан. Яагаад? Монголчууд яагаад дуртай байсан? Монголчууд тааламжтай байсан. За, богино шиг харах. За одоо наашаа тэгвэл хэдүүлээ хэрхэн үүссэн бэ? Төвдөд үүссэн ингээ Монгол дэлгэрсэн шарын шин маань цаашид хэрхэн хөгжсөн бэ гэдэг талаар уншиж судлаа. Алхам 2 орё. За алхам 2-ыг уншиж судлаа. За, хугацаа мөн 8 минут. За, алхам 2-ыг уншихын тулд ингэх юм байна бүгдээ анхаараа. За, үгүй 4-4-өөр багш хуваагдах юм байна. За, 4-4-өөр багш хуваагдаад маргай үсгий юм байна. За. Мэдээлэл дотроос олно. Ямар нэртэй манхан өмссөн байгаа гэдэг мэдээлэлээс олоод уншина. Олж уншаад тэрийг өнөө үедээ харьцуулна. Тэгээ багаараа ярилцаад яг бэлтгэн ойлгосноо 4-4-өөр ярилцсан шүү. За өөдөөс хаваас. Өөдөөс хаваас. Эргэж хаваас. Ой, гэсэн багаа тэр сайн чинь. За, асараа.
хоолны хагаа байна. За тэгээд тэмдэглэсэн байгуул ногоон хартаар өргөж болно. Танаа баг яаж юм бэ? Танаа яаж юм бэ? За, суурин соёлоос эхэлнэ. Танаа багийн дуустал танаа багийн суурин соёлын дуусахаараа уран барилгаа дуусахаараа. За, одоо дуусчих чи одоо дэлгэрүүлээд ярьчих. За, бүгдээр анхаарна. Одоо яриулах чинь биш. Бүгд анхаарна. Яг тэгэхээр эргүүлээ нэгнийхээ яриаг сонсны дараа буцаагаар хийх даалгавар нь эзний ярьсан зүйлийг эргүүлээ дараагийн даалгавар хийх учраас маш сайн анхаарна. Асууж болно. За яа. За, танаа багаас отхон жаргалыг бодчих. Отхон жаргал бодцааг байгаа тийм. За, 16 оны үед л 16 оны үед суурин соёл гэхэд зүйл ямар төвшөнд байсан бэ? Ямар төвшөнд байсан бэ гэж ярьж байна. За, тэгэхээр 16-аас 17 онд шашны хүрээ хийдүүд нөөж явдаг байсан одоо үед оршин байгаа газруудаас нөхөд байсан. Аха. За, нэг зүйл үү? Танахаас Одоо байгаа оршин байгаа газраас нөхөд байгаа илүү хөрөнгө За. Эдгээр багийн ясан зүйлээс би нүүдэг байсан гэж ойлгодог тийм үү? Одоотой харьцуулах юм бол нүүдэг байсан гэж ярьж байгаа тийм. Уран барилгаас за мөрчлөг нууцдаг. Амнаас 17-р зууны үед шашны хүрээ хийж тэрүүгийн хамтын нэгэн зэрэг газрын үрийг гүйцэтгэж байсан. Монгол хүрээний дотор байгаа олон зуун жилээр уншсан ирсэн нэгэн цагийн ямар хэмжээ юм шиг Уран барилгатай холбоотой. Өөрийнхөө мэдээлэлтэй холбоотой мэдээллийг олж чадах юм уу гэдэг? Уран барилгатай холбоотой мэдээллийг олж чадах юм уу? За өнөөдөр багаар ажиллах гэж байна. За уран барилга хамгийн өөрөөр оруулсан ба. За тухайн үед уран барилга өсөж дэвж байгаа болсон. за ямар ч гэсэн зам газар уран барилгын хөгжил өвдөлт амир нэмэр оруулсан гэж тийм. Ямар уран барилгуудыг тооцсон бэ? Амар уусаад бидний зохичин байна. За
чоржин амсан загэрсэн зэрэг болно. За дараагийн сан. Туршдаг болдог. Бигүү. Ярэ. За хэрэг. Атын зур. Аха. Номын чинь уран зур шашны холбоотой зур байсан бол одоо үгээр энэ зургийг маш өндөр хөгжсөн тэгээд олон төр Монгол зураг тэгээд уран зураг тэгээд хамтдаг. За. Тухайн үед шашны холбоотой зураг юм уу тий? За одоо үлдээд ирэх. Бичиг үсгээс. Харин одоо басаа Монгол хэлж бичдэг байсан бол одоо 1944 онд Тэндийн тархины сургуулиуд Кирилл үсэг хэлж одоо бас хэрэглэж байгаа. Тухайн үед шашны бичиг үсэг ямар байлаа? Тухайн үед мэдээлэлээс ямар мэдээлэл авч ирсэн? Хоёрдоо Тий? эхний бичиг Өөр юм байна уу? Тэгээд нэг юм байна. Сайн үсэг. Энэ их бичиг хэлдэг байсан. Тэр нь ямар бичиг гэдэг вэ? Хас үсэг байна. За хоёр үсэг. Гати тий? За, эдгээр хүмүүсийг нэг хүн зохиосон юм уу? Эдгээр бичиг үсгийг өөр хүмүүс зохиосон юм аа бичиг үсэг. Хөгжмөс. Тэгвэл зооны үед шашны хурал ёслолын үед бишигхэн дугаар хөгжим аялал бүжиг зэрэг нь явн явсаар Монголын хөгжмийн болон мужийн урлагийн нэгэн төрөл болгон иржээ. Бодлын сүм гэлийн хурал номын цан үед үдээвэр ба цоглол хөгжмийг хэлдэг байсан. аха. За одоо үдээвэр зохион хөгжим тий? Одоо хөгжмийн төр зүйл нь яасан юм бэ? Одоо агшаа илүү их хөгжим гарч ирсэн. Өрөг чанар маш улам Ашигсан. За өндөр. Эм чинь би энэ маш анхаарал татсан тийм ээ. Энэ үед уран баримтлалын хөгжил шинэ шатанд гарсан. Жишээ нь өндөр биеийн замаа болсон. Өчир дээр болгон 21-ийн дээрээс метр зэрэг олон хэмжээний бүтээлийг болсон байдаг. Авчир дээр 21-ийн дээр ихтэй бохтуудыг хэн бүтээсэн? За надад Зам батар тийм ээ. За дараагийн баг. Уяга. Бүжиг шүү. Бүжиг. 16-аас 17-аар цам бүжгийн хөдөлгөөн муу яриг дараах хүн залхах номын үед бүжгийн хөдөлгөөн аяг шиг Аха. үргэлжлэж хамаарсан. Одоо сонирхлыг нэг аяас чадварыг бүжиг залхаад бүжгийг. За цаамтмаа мэдээлээс багш нь ингэж бичтэй. Цам бүжиг нь муу яриг гэсэн. Тийм. За их сайн байна. За одоо сонирхолтой анхаарай. Нурхны шашин үүссэн Энгээс дэвжирсэн хөгжсөн. Тэгвэл энэ үйл явц өөрийнхөө аясаар явагдсан уу? Үгүй. За яасан? Өөрийнхөө аясаар ингэ явагдсан юм уу? Үгүй. За яасан? Хүмүүс дэлгэрүүлж үүсгэсэн. За. Мөн үү? Санаачлах. За санаачлагтай хүмүүс аа. За тэгвэл хэн гэдэг санаачлагтай хүмүүс нь энэ нутгийн шнийг Монголд ингээд дэлгэрүүлээд хөгжүүлч вэ гэдгийг хэдүүлээ цаашаа өргөжлөөс болъё. Алхан ураа боллоо. Алхан ураа 3 минутын хугацаанд уншина. Мэдээлэл унших хавцаа тулгуур өгөөр тэр хүмүүсийн нэрсийг ажлын хуудсан дээр тэмдэглэж унших хавцаа хэрэглэнэ.
갔다 오기 쉬운 차도 있어? Ай хамжгүй хэлдэг байвал асуугаараа бишээсаа. Ямар үг усаа гарч ийн үү? Мэдэхгүй үг гарч ийн аа. Хамгийн унш тавцаг. Зай бандитаа гэдэг үг гарч байгаа тийм. За, нэг хараарай зай бандитаа гэдэг үг маань ямар утгатай болчихсон үг вэ гэдэг. Гэгэн гэдэг үг гарч байна. Ямар гэгэн гэж юм? Өндөр гэдэг нь ойлгомжтой. Өндөр гэдэг чинь их гэсэн үгтэй юу тийм? Гэгэн гэдэг маань өөрөө ямар үг вэ гэдгийг хараарай. Чинь дараа тавьлаа. За мөн гутагт гэж гарч байна. За энэ цолмооныг анзаараарай гэхдээ. Маш анхаарай. Бог гэдэг үг байна. За. Бог гэдэг үг маань өөрөө ямар үгтэй вэ? Тийм? Монгол хэлшний дэлгэргээд ширээ гүйш сорж мэдэрдэг жаханцдаг зай бандита намбай жам зүнэг игийн зам базар зай бандита лусан хэлээ. За өөр нэмэх зүйл байна. Сам хэрэгтэй байна. За бүгд хэлчихв наранзал. За багш нь саяны төтөлтүүдээс хамгийн уйсан төтөлтүүдээ зарим нэгийг харуулъя. Зарим нэг хүмүүсийн томоохон төтөлтүүдийг харуулъя. Энэ хүн хэм бэ хараарай тий. Мөн. За дараагийн хүн. За ийм хүн байсан биш. Яхан цогт. Мөн. За эдгээр томоохон төтөлтнүүд яалаа хөвгтүүдээ. За одоо бүгдээрээ Наша дэлгэцрүү анхаараарай. Чултыг сонгоно. За одоо энэ зургуудыг анзаараад байгаарай. Юу гарч ийн вэ энд? За эдгээр дандаа та нарын өмссөн малгайтай чинь холбогдолтой. Дандаа бурхны шашны өөрөөр хэлбэл юу байгаа вэ? Хөгцсөн үед явцад гарч ийн тийм үү? Эдгээрээс хамгийн чухал та нар юу гэж бодож байна? Өөрөөр хэлбэл байшин байхад хамгийн чухал нь юу байдаг вүлээ? Суурин байдаг шиг эдгээр хөгжлийн бурхны шашны хөгжлийн үндэс суурин болсон зүйл нь юу вэ гэдгийг та хэлээ. Юу гэж бодож байна? За хэмжиж өгсөн гэж. Байшин уран сайн барьчуд байшин сайхан болдог шиг хамгийн сайхан үндэс суурь болж гисэн зүйл нь юу юм бол бичиг үсэг гэсэн. За энэ уран баримт бүтээл. За туршлага хурлаг хөгжим. За суурин сэл. За сэтгэл. За төлөвшил. За ингээд өөрөө өөрсдийнхөө нөөцөө бүтээл хий гэсэн нөгөө чаргал. За. Ямар мод ингэ. За. Тэгвэл ерөөсөө хамгийн анхлан нөгөө бурхны шашныг хөгжөхөд Монгол юу гэдэг бий болсон байх нь вэ? Суурин энэ юуны цаг нь вэ? Хийдүүд бий болсноор дагаад бичиг үсэг өөрөөр суурин соёл бий болсноор дагаад уран барилга бичиг үсэг юу байх нь вэ? Үүссэн байх нь тийм ээ? За одоо бүгдээ нэг энэхийн бичлэгийг маш анхаарай.
За яаж хүмүүс дандаа ном уншихаар анзаарчаад. Одоо тэгвэл хэдүүлээ Монголын нөгөө томоохон гурван маш олон бүрийн хийдүүд байгаа гэсэн. Гэтэ бид төлөөл болоод хамгийн томоохон гурван хийдийн талаар судлаа. Одоо за тэгэхээр эвнээрээ саяны одоо ном уншихаар нэгтэй төв хийдүүд уншина. Эхний нэгдүгээр игнээх нь за хэлсэн уншаа. Дараагийн даалгаврыг та бүгдээрээ хийх учраас эдийг хөв нийлүүлж уншин та анхааралтай харж байна. За яа. За уншлаа. Хөв нийлүүлж уншны хэрэг байгаа. За унш. Харин онцлог баг түшээд хаан аптэй мэн хаанцун баталгаа бодгийн шийдвэр надад сартын юмсаа өөрөж ах Монголны шашны дэвгэр мэдээж хаан хаанцун сарын 15-нд Эрдэнэцэг хийдийг байгуулжээ. Эрдэнэцгийн халахын бурхны шашны анхны хийдүүд. Улс хийдэн одоогийн Өвөр Хангай аймгийн хар хорын сумын төвийн нөхцөл их Монгол улсын нийслэл хар хорын хотын сөрөглийг барьдаг. 1930-аад оны Өнөөдөр Эрдэнэцгийн шашин мөрөлийн үйл ажиллагаанд сэргэсний дээр сүм хүмүүсийн хэлбэрээр ажиллаж гадаад дотоодын зөвлөлтөөр шилжиж байна. Монголын хамгийн том гурван хийдийн нэг нь ямар хийд гэж байна? Эрдэнэцэг хийд одоо Эрдэнэцэг хийдийг манай газрын зураг дээрээ тэмдэглэн ажлын хандсныхаа. За хоёрдугаар ширээ. За дараагийн томоохон хийдийн талаар эднийхтэй адилхан зарим нутаг уншгаа сайхан баригдаад байна. За Хэвэн болоод анхаар багж авсан намын дурсал зориулан хуучин түшээд хаан аймгийн Эрдэнэ малгийн хошуу одоогийн Сэлэн аймгийн баруун бүрэн сумын нутаг Бүрэн хаан уулын өвөрт 1727 он Манчжин улсын хааны заргаар амар баясгаланд хийдийг байгуулжээ. Уг хийдээр 19-р зууны сүүлээр 2600-аас 3500 ном хурж байсан гэдэг. Анхгаар Богдын шатлыг 1736 онд уг хийдээр заржээ. за сая ямар хийдийг амар хоёр хийдээр нөө газрын зураг дээрээ тэмдэглэх юм тийм ээ. За гуравдугаар ширээ одоо дараагийнх нь хөв нийлүүлээ. Дараагийн нөгөө гурав шашны томоохон хийдэл юу вэ гэдгийг уншин. За уншаа. Хуучин түшээд хаан аймгийн Данхан Чингүангийн хошуу одоогийн Төв аймгийн Төвийн ойролцоо Бог хаан уулын өвөрт буйд Манзуур шин хийдийг ачиж номон хаан давхар хөлөг аваа чамбар газрын 1933 онд байгуулж Жавцан зам хөтөлөд өргөн байжээ. Эргээд 500 гаруй дан Монголтай байсан гэлээ. 1937 оны их бүлэглэлд Манзуур ширийн өвтөж зам нарыг баримчилж хөрөнгөний брахан 53 зам баримтлагдаж ихэвчлэн цаазаар авахсан байна. За ямар хийдийг тэмдэглэх вэ? Ямар ширээ? За манчрын хийд. За гурван хийж маань хаан байсан байдгийг газрын зураг дээрээ тэмдэглэн ажлын хуудастай байгаа нэргүй зургийг анзаараарай. Хаан байгаа хүмүүстээ Эрдэнэцэг хаан за амар энэ Сэлэн аймгийн баруун бүрэн минут за Манзуур шин үе за Бог хаан уулын өвөрт бичсэн ч болно. Эхний үсгийг тавьсан ч болно шүү дээ. Эрдэнэцэг гэж.
Хийдийн нэрийг бичдэг. Энэ зөв маань шиг амар зүйл. Хийдийн нэрийг зайн дээр өгч. Чек. Тэгээ бүгдээ хэд хамхан дээр явж байгаа одоо тэгэхээр ахын бүгдээ өөрийгөө өмнөх нь авцаа биз? Өөрийгөө өмнөд явж шүү дээ. За өмнөсөх байх. За мөн хийгээд дууссан өөрийгөө өмнөдөө багшнаас давхар ажилтны хугацааг өмнөж байгаа юм тийм ээ. Ахын бүрээ хийгээд дуусны дараа өөрийнхөө оноогоо өмнөдөө зугуулаад явна шүү дээ. За дуусмыг нь хараа бичнэ. За таахгүй ширээнээс гол өгч тусаагүй дээ. Голын ширээ бүгд дуусчих. За энэ ширээ дууссан. За одоо ингэ. Одоо ахын 6 орж байна. 5 орж байна. За ахын 5 дээр бүгдээ барьж суусан. За хагийн нэмсэн зөв буруу хараа. Ханаа эрдэн зөв. Мөн энэ хэмээс нөө. За дараа нь юу тийм. Энэ ямар тийм юм байгаа. Ширээнтэй тийм ээ. Мандшрын хэдэн хаана вэ? За ч юм хэлсэн хараа. Тэгээ өөртөө өгсөн тийм ээ. За дараагийн ахын руу авъя. Баримтыг надаа. За баримт нь ажлын хуудсан дээр өгсөн байна. Энэ баримтын гол агуулга нь юу вэ? Яагаад гол агуулга гэж үзье? Чухал нэг проблем зөвхөн үгийг авах нь тийм үү? За уншаа. Ажлын хуудсан дээр өгсөн.
дууссан бол намайг хатдаг. 그래서 걷지 마. 걷지 마. 자, 이렇게 내리는 것은 과일. 다른 거로 다른 대로 저희 얼굴 담았지? 그럼 다르네. 다를 수가 있지. 자, 그런 거로. 자, 다른 데로 갑시다. 걸어주고 싶어서 그냥. 자, 그런 데로. 자, 붙여. 자, 여기. Em thêm có cả một tập chi tiết kinh phật ra đi luôn qua thằng đó em thêm qua thằng đó chi phật phật Миний бодлоор шарын шашны өөрсдөө Монгол дэлгэрүүлэх тэгээ улмаас бөө утгын нарыг хараа ашигтай хүмүүсийг гэрээс нь гараад авчмуудыг шатаад гэсэн. За самттай мен эсрэг самттай өгдөг бол яг стайлээ шарыг өгөх хэрэгтэй. Тэгэхээр би энийг өөрийг би гол агуулгах гэж авсан гэж боддог. За баясагаас басъя. Баясагаас ширүүн тэмцэл. За. Яг л монголчууд нь өөрсдийн шарын шашныг хамгаалахын тулд бөө улмаастай ширүүн тэмцэл. За намзар. Шарын шашныг намайг өөрийн шашныг Монголд илэрхийлэх бол бөөгийн шашин дээр ширүүн. За өдөр Бөөгийн шашныг дуурах гэсэн гэдгийг гол агуулгах. Яг бол шарын шашин бөөгийн шашин. Өөр за би бол яг бол энэ дээр бөөгийн нэг ич шидийг за Өөр нарыг устгах үгүй бол яг монголчуудын гол шүтлэг бөөмөгийг болон нартай ширүүн тэмцэл гэж байсан учраас би гол агуулга гэж. өөр гэсэн. Намайг Бөө болон бөө улмаастай ширүүн тэмцэл. Шарын шашин Учир нь замнаар шарын шашин дэлгэрүүлдэг бөө мөрөглөөс сад байсан байна. За угшсан. Шарын шүтгийг монголчуудын ганц шүтдэг гол шашин болох гэсэн бөгөөд шарын шашнаас өөр нөгөө бөөгийн шашин шүтүүл нөгөө шарын шашин
бүр нөгөө тамаад эргэж чадахгүй гэсэн өөртөө шараа шишний нөгөө бүр тамаа өөр ямар ч нөгөө шашнаар шүтүүлэхгүй зөвхөн шараа шишний монголчууд шүтүүлдэг. За эрдэнэ чимэгт өөр санах шиг байна. Гол агуулга нь бөөгийн шишнийг дарсан талаар. Яагаад гэвэл Монгол зөвхөн нэг л шишний дэлгэрүүлж үзээ. Яг тэгвэл шарын шишин бөөгийн шиш хоёр хоорондоо ямар ч давталцаагүй дис өөр шишнүүд байсан. Үүнээс аль нэг л шүү. За тийм үү. За энэ гарамтын гол агуулгад нэр томьёо төхөр өгнө. Гол нэр томьёо төхөр өгнө. Юу гэсэн бэ? Гол агуулга. За гэнэ. Утгамастай ширүүл нэмсэлтэл их бөөгийн хэрэглэлийг хураах. За өөр санал байвал дэд үгтэй. Өөрсдөө хүмүүсийн өмнө хэзээнийг нь шатаж өөрөөсөө түүний малаар Чиний бөөгийн чидийг нь арилгахын тулд нохоноос тэмцэл хоорондоо нөгөө өөрсдийн шашныг айлгах дэлгэрүүлэхийн тулд хоорондоо тэмцэж байсан. Оо за. Яг төхөр өгнө гэсэн бэ те. Дэлгэр сайхан. Дэлгэр сайхан юу гэж авсан юм бэ? За. За. сан хэрэгтэй гэх юм уу? За. Өөр санал орно. Ямна. Бөөгийн мөргөл шашин байсан учраас зураг тэмцэн нь үүсвэж ирсэн гол үгүй юм. Сайн байна. Сан хэрэгтэй тийм. За намын зөв саналтай. Өөрөө болохоор ширээний хэсэг чадлыг өгөө. За, эрдэнэ чимэг. Бөөгийн шишнийг дарсан. За гэх мэт бас нь өөр адилхан саналтай болох нөгөө нэг байна тийм үү? За өөртөө үгүй. Бид өнөөдрийн хичээлээр ямар сэдв үзчих вэ? За, байсан. Монголын шиш. За, сэдвийг хэлгээд сэдвийг хангасан. Санал нэг нь шарын шишин нь болохоор бөөгийн шишний дарсан. За. Шарын шишин нь Монгол хэдэн дэлгэрсэн. За. Шарын шашин болон бөө яаж үссэн тухай тэгээд нөгөө нэг шашин шүтсэг яаж үссэн. За. Монголын соёл. За тийм байна. Утга агуулгаар нь хингээд тийм. За сэдвээ тавья. Дэвтэр дээрээ сэдвээ тавьчих. Монгол бурхны шашин өргөн дэлгэрсэн гэдэг сэдвийг бичсэн байх тийм. Монгол бурхны шашин зүгээр нэг дэлгэрээгүй яаж дэлгэрсэн гэж үзсэн үү? Өргөн дэлгэрсэн гэж. Өргөн гэдэг нь юу гэсэн үг юм бол? Их нөгөө тий ашиг барин нөгөө монголчууд шарын шишнийг хэлдэг. тий бид нар өмнө үтсэн тий 14 оны 2 дугаар насаас өмнө яаж дэлгэрсэн бэлээ гэж тий тэгвэл энэ үед бүр өргөн дэлгэрсэн гэсэн. За сэдвээ дэвтэр дээр тавьчаа тий утсан дээр бишээс биччихин. За бид өнөөдрийн хичээлээр ямар мэдлэг бүтээсэн бэ хүмүүстээ? Доо карта өгөх шүү. Бид өнөөдрийн хичээлээр ямар мэдлэг бүтээсэн бэ гэдэг нь самрынхаа бичиглэлийг ашиглаад сайхан энэ самар дээр бичсэн дандаа өөр бичсэн байна. Тэрийг дэлгэрүүлэх хэн ярих вэ? Урандаа. Нөгөө Монголын шашин нь нөгөө төвдөөс гаралтай мэн гэдэг байсан. Тэгээ шарын шашин маань 16 дугаар зууны 2 агсаас гарсан. Тэгээд бөөгийн шашин маань тийм хэсгийн тийм байсан. Тэгээд нэгмэл байх гэж сэтгэл Хай, энэ хоёр дээр арга бишээс. Би энэ хоёр дээр хатаа мөн хаштай. бөөгийн шашин хэсгийн байсан. Тэгээд нөгөө нэг монголчуудыг нэгдэл байлгахын тулд шарын шашин явуулсан. Сайн байна. Тэгээд нөгөө шарын шашин монголчуудын сэтгэл маш их нийцж байсан. Сайн байна. За энэ удаа би ярих одоо. За энэ ч юм. Би. Шиви. Би. За өөр нөгөө арга замыг авах гэж байна. Намайг зэ. Өмнө нь
Монгол 1587 оноос өмнө Монгол 2 удаа Бурхны шишин дэлгэрчээсэн. Үүнтэй нөгөө автодоо Монгол бөөгийн мөрөж нэгвээс учраас нөгөө шарийн шишин тогтож чадаагүй учраас нөгөө 1587 онд Алтан хаан болохоор бөөгийн шишнийг бүр хаад шарийн шишнийг бүр амарсан. Одоо тэгэхээр хэд удаа гэсэн үг юм? Бүр яг гэсэн үг. Өөрөөр гэсэн үг шүү дээ. За одоо энэ хацгийн дэлгүүрүүд энэ тоолыг. За энэ юм. Өөр хамттай хийж болох шиг сонсох шиг би ингэ. Шашны нүүдэл гэдэг нь бол Монгол хүрээ илүүд ордноор байгуулагдсанаас болж Монголын нүүдлийн соёлын шиг үгүй болж суурин соёлын шиг илүү. За өөр нэмэгдэл байгаа юм байна уу? Тань за бас Монголын шашны үрээ хийдэн нүүдийг тэгээд Монгол амар аясгалан зохичин шашны зураг уран бүтээлийг байгуулсан. Тэгээд скрипт, соён, тод, алиг тэр бичиг үсэг байдаг. Тэгээд үлээгүүр тогтлоор тэр хөгжмийн хийсэн. за бусдаа боломж олгоо байсан бүтээн хэрэгсэн. За уян Монгол Бурхны шишин өргөн дэлгэрээр очир дээр. За энэ л хин ярих. За уян араа бэлэн биш болж шүү. Тэ. За бүгд юу шарын шишин өргөнөөр дэлгэрхэд очир дээр 21-ийн дээр их гэсэн уран байлгуудыг Голтой биш юм даа. За ихсэн. За одоо энэ. За мөн. цаана хэмжээний нөгөө муу ярийн бичиг байсан. Шибэ. Муу яриг дараа шибэ. За байсан. Цаан хөгжмийн болохоор муу яриг дарах байлбал. За одоо хэлбэл Виктор анхаарал хандуулсан гэдэг. За энэ зөвхөн маш сайн ажил шүү. Гарч байгаа зургуудыг ямар ялгаатай энэ хараагаа. Юу харьцуулаад байгаа хараагаа. За энэ их. Зэнг 17-аас 17 оны үеийг одоо хэлээ. Оо их сайн байна. За бусны юу гэж байна? Хэвчээсэн байж тээ, тийм? За энэ хэлбэл Бурхны шишин дэлгэрснээс биш бас хэлмэгдэж байсан. Бурхны шишин хэлмэгдэж ламнарыг олноор цаадалж ирсэн. Оо их сайн байна гэж. Тэрэн чимээ маш сайн мэдээлэл дотор гарчтайсан шүү дээ. За Мөн багшаа нөгөө 16-аас 17 оны үед шарын шишин болохоор маш их илбэг олоолаа яснаас үүдэн олон үйлдэл хэлмэгдэлтээс гадна төөгөн болсон. Тоон багсан. за тийм ээ санаатай. За цаанд нэг баясаа тэмдэглэв. 16-р зуунаас 21-р зуун хүртэл байгаа шарын шашны байгууллагууд. Байгаа гэдэг илүүгээ байгаа гэдэг хараад байна тийм. Тусна. Өөр санаж байна. Баясгалантай санаж байна. За хүч мэтэй байна. За одоо тэгвэл энэ зургийнхаа дагуу хэдүүлээ одоо яах нь гэхээр алхам долоод мэтгэл зэх юм. За мэтгэл зэх сэдв маань энэ шийдэл. Мэтгэл зэхний шийдлээ уншаарай. За 10 секунд бодъё шинжлэх гэсэн үг. Бурхны шашны шинжлэх хэрэгтэй юу гэсэн асуулт. 10 секунд бодоод хэрэгтэй гэж байгаа ногооныг хэрэггүй гэж байгаа улаан картыг өргөнө. Эргэлдэж байгаа аль алинд байхдаа нэг шар картыг өргөнө. За 10 секунд бодъё. Хэрэгтэй гэж бодсон нь шинжлэх хэрэгтэй. Шинжлэх хэрэгтэй. Ногоон үгүй улаан би одоо эргэлзээ байна бас гэж бодож байгаа шарыг өгнө. За шинжлэх хэрэгтэй маань үзэж байгаа хүмүүс байхгүй. Шинжлэх хэрэггүй гэж үзэж байгаа юм. Шинжлэх хэрэгтэй гэж хэлж байна. За 14 хүүхэд шинжлэх хэрэг шаардлагагүй. Бурхны шишин шинжлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. 3 эргэлзэж байгаа 4 5 байна. За 6 ч юм уу тийм. За хэрэгтэйгээс үзье. Яагаад шинжлэх хэрэгтэй вэ? Багшаа одоо үед нөгөө лам нар тэр шарын шашны лам нар маш олон болсон. Энэ олон дундаа нөгөө бас мэдх
шашнаа мэдээд нөгөө сайн хүмүүс нэг жинхэнэ намаа уншдаг нь бас таатай худлаа хуурамчаар бас нөгөө намаа альтж бас нөгөө шарын шашныг худлаагаар нөгөө хэрэгсэн. Тэгээд тийм хүмүүсийг нөгөө бас байх болоод зөвхөн үнэнчээр нөгөө жинхэнэ шарын шашныхаа нам харыг нөгөө жинхэнэ үнэнчээр нэгдэг хүмүүсийг бас байлгамаар байна шүү дээ гэж юм. За байлгсан. За өөр үгүй гэж байгаа нь одоо удаагнаас нэг үгүйсгч шинжлэх шаардлагагүй яагаад үзвэл. За яг шаардлага. Шаардлагагүй гэдэг нь эснээс хүмүүс өгж ирсэн юм тэр өгж ирсэн юм маш их төвөгтэй шинээр ерөөсөө хийж. За одоо даваануудаас нэг явчихна. Санал нэг санал нэг. Шүүртэй даваануудаас намайг яасан ч тэгээд ер нь чинь хэлээ. За одоо нөгөө хайрцагнаас багшаа дэндүүд хуйшралтай болсон. Буюу нөгөө хүмүүсийн хэлдэг нөгөө учир нөгөө ингээд худаагаасаа дом уншдаг байх нөгөө ламнаар илүү оршиж нөгөө тэрээс хойш нөгөө хүмүүс ингээд буруу тал руугаа явж хадаж байгаа ч нөгөө хөөгш нөгөө шинэ сэрэг. Би нэг үгүй аюул сайн байна хичээдэг шүү дээ. За Энэ нэг маш их аюултай. За Яагаад гэвэл Монгол шарын шиг ингээд дэлгэрснээс бүр байх болов гэвэл гослог тэмцэл гэх юм. За баясгалан сонсч. Одоо Монгол нь одоо хэдий богино шашин хөтлөж ирсэн дэлхийн нийтээр одоо гэрээний шашин хөтлөж болсон. Тэгээд дэлхийн нийтээр одоо бараг Монголыг гэрээний шашинтэй болно гэж итгэж байгаа. За энэ Багшаа яг би зөвхөн шинжлэх үеэр маш олон сурах хийдэг нураад магадгүй учраас бас газар нутгийн хөнгөж махны орон байдлуудыг эдгээр бодох аюултай болохоор шаардлагагүй шинжлэх тийм ээ. би яагаад гэвэл шин гэдэг чинь бас тэнгэрийг бурхных гэж хамаагүй халаад оруулаад гэдэг тийм дураараа хийдэг юм шиг шүү дээ. Орсоо гарлаа гэж маялаа тэгээд хийдэг юм шиг шүү. За эсвэл самтай би шал хавдаа өгч байгаа хүмүүсээс хамгийн сонсож шүү. Өөр арцаа хүмүүс нөгөө ногоон өргөж би багш самт нэгтэй үзчих. Нэгтгэхгүй байгаа. За нэгтгэхгүй байгаа сонсъё доо одоо намайг зэрэг. За уг нь өөр арцаа Нөгөө тиймэрхүү гэрээстэй шашин оруулж ирэх үлдэж байгаас маш одоо шинжлэх хийгээд нөгөө урдлаа уушаад амрыг ухаалж нөгөө үнэн зөв уушаад амрыг үлдээж Шарын шашин гэдэг чинь багшаа ингээд гадаа явж байгаа хүний би лам болно гэхээр ороод лам унш гэдэг тийм газар биш. Нилээ эдэн жилийн хөлмөр зүтгэх хэрэгтэй. Тийм учраас ороош лам унш чадаад ламын зээгээс шавь төгсдөө. За эсрэгүүц чинь за сонсъё. яг нэгээс тэр үеэс нөгөө нэг үлдэж ирсэн юм уу тийм байна. Ааха. Тэгээд би төлөвлөлтөөр юм Таамаг. Шаришны хаач хэрэгсэн шин оруулах гэж бас хүний төдийг бас бурхны нөгөөний тэмцэл болдог. Би шаришны хэрэгсэн шин оруулах хоорондоо тэмцэлдэг тийм учраас бас аюул. Тэгэхээр тод би энийг өөрийг анхааралтай сонсоод дараа нь энэ дээр бицаалт хийж тийм үстэй. Өнөө. дээр үеэс уламжлагдчихсэн шинээр олон тэгш шинжилгээ мэдээж тэр докторгүй болно шүү. Мурагшаа нөгөө шарын шашнаа буудах биш нөгөө гадаадын тийм цөм мэдээ оруулж ирбгээр зөвхөн шарын шашнаа байлгасан ч гэсэн нөгөө худлаа ном уншиж хүний мөн гэдэг хүний хоролдог хүмүүсийг л буулгахаас хойш яг жинхэнэ ингэж том нөгөө том юу нэдэг одоо ислам энтрийг бас буулгах шүү. Бүр буулгах биш өвчий мэдээ нэг биш худлаа хүнийг хуурдаг юм хүмүүсийг л буулгах. Монголчууд нь угаасаа ийм олон шашинтай шүү дээ. Эцэг ихээсээ ингээд уулзсан шашинаар шүтэж болно шүү дээ. Ингээд хамаагүй одоо би бөөгийн шашин шүтдэг байлаа ингээд шууд цөмрөө яваад очижуулаас одоо шашны тэмцэл болно гэж. Шашны тэмцэл бол юм шиг. За уян. Шүүтрийг уян. Чи ямар самтай шинжлэх хэрэгтэй л өгөөд өгч байгаа. Хэрэггүй гэдэг санал байсан аа. За. яг нь хэцүү
Үнэхээр боломжтой байсан гэсэн үг байна. Үнээс ачаа. Үнээс ачаачнуудын хэлээр тэр найр гэсэн. Одоо ингэ хэрвээ мэдээцээ явах магадгүй нэг би нэг өгсөн сонсоод тийм ч юм шиг санал нэгэн гэдэг байгаа юм чинь бас санал маань ингээд өөрчлөгдөж болно. Тийм үстэй. Чи одоо шинжлэх шаардлагатай гэсэн ногооныг өргөе. Үгүй гэж чам улааныг өргөе. Тэрээс чам шарыг өргөе. Ногоон дээр нэмэгдэж өгөх гэж харъя. Ногоон гэдэг гурваараа. Эргэж байгаа хүмүүс харин байхгүй шинжлэхгүй гэсэн бүр давуу болчихтой. Шал хаад өргөсөн хүмүүстэй хоёрхан хэлсэн шүү. Шинжлэх шаардлагагүй маань уламжлалтай хадгалъя гэдэг бид нар маш сайн нөгөө шийдлээ хамгаалж мэтгэлцсэн учраас та нар урагцсан байна тийм. За ерөнхий төр ахаад одоо бүгдээрээ дэлгэцрөө нэг авах. За бүгдээрээ сонсч байгаа даа. Намайг сонсож ашаатан намайг сонсоход хүмүүс ингээд зурх бодгийн нэгээд хуудаа ашиг хөдөлмөр хийсэн намайг даан тэгээд том лам болчихсон. Тэр бодлоо намайг сонсоход гарын маш одоо үгээд хатсан ч уулзсан. Тэр майд харин чинь лам бол ашиг хөдөлмөр гэсэн юм. Ашиг би тийм болохоор ашиг би төлөвлөж олон зүйл Ашаа нөгөө төгсөлтэй нөгөө мөнгөсөн намын цааны нөгөө эсэргүүцчээ гэдэг тэрийг үгүйсгэж юм би. За. Яагаад гэвэл тэр шарын шишин маа тийм дээр үеэсээ ирж байгаа учраас тийм Крисийн шишин өшөө Монгол тийм өшөө шашин дэлгэрч байгаа ч гэсэн дээр үеэсээ уламжлалт хийсэн шарын шишнаа байгаасаа үлсэж байна. За ингээд нээлттэй авахын хөвгөдөө. Тийм үү? Энэ сэгээр нээлттэй тэрэн зөв тэрэн буруу заашгүй шаардлагатай шүү дээ. Тийм ч одоо зөв хариултыг харна гэсэн юм байхгүй тийм. Энэ хүмүүсийн өөрсдийн аюу ухааны одоо юугаараа эргцүүлж энэ сэгийг өнцгөөс харж байгаа учраас нээлттэй авахтай сэгээр. За одоо дэлгэцрээ анхаалаа хандах. Энийг бид нэр шашны ном хурж байгаа мэт яаж унших нь вэ? Хөв нийлүүлэн уншина. За уншъя. Хамгийн оюутан хамгийн шинжлэх ухааны үндэстэн шашин бол бурхны шашин гэж үздэг. Аль дэшийн орчин үеийн шинжлэх ухааны хэрэгцээг хангаж чадах хамгийн шинжлэх ухаан шашин бол бурхны шашин гэжээ. Эйнштейн ийм хамсаа сэглэр дэлхийн танигдсан олон эрдэмтэд өөрсдөө бурхны шашин биш түүнийг шинжлэх ухааны үндэстэн шашин гэж үнсэн байдаг ба өнөөдөр үүнийг дэлхийн нийт хүлээн зөвшөөрч байна. Харваа ертөнц тоосонцроос үзэлтэй гэдгийг 2500 жилийн өмнө дэлхийн өргөн хэлбэлтэй гэдгийг 2300 жилийн өмнө бурхны шашны ном судаг хэрэгсэн байдаг ажээ. За энэ мэдээллийг уншаад ямар сэтгэл төрж байна? Саяны багшаа түүний шинжлэх шаардлагагүй гэдэг дээр ч жишээ нь эсвэл энэ мэдээллийг уншаад ямар сэтгэл төрснө гэж харагдаж байна. За. Бүртээ. За чанга гэдэг шүү өөртөө тэлтэй. За хамгаална гэж. багшаа би Альберт Эйнштейн гэдэг ийм амтарт хүн хүртэл боддын шашныг хамгаалах зөв гэж үзэж байгаа учраас боддын шашин байх зөв багшаа. Бурхны шашнаар үгүй хийхэд мөрдөө бурхны шашны үгүй хийх гэж нөгөө нэг бас нэг сүмийн нөгөө ихтэй юм гадаадын шашныг оруулж ирсэн. Ихэн бороо. Тийм бурхны шашны бурхны шашин ухаанаа гадны шашин учраас гэж байгаа юм уу чи? Үгүй бурхны шашнаа хамгаалаад өөрсдөө зөвхөн мэд гэсэн нөгөө юу аахгүй зөвхөн үнэн ч амраа үлдээгээд бурхны шашнаа хамгаалаад бурхны шашнаа монголчууд шүтсэн хэвээрээ үлдэн зөв гэхдээ нөгөө хэрэгстэй шашин шиг нөгөө цөм өмнө тэр нөгөө шашны шүтэн Яг бурхныхаа шашныг устгая гэж яриа багшаа. Тэр шашин дотор агшаа худлаа уншиж байгаа дандрыг хаж үнэн ч нөгөө зөв уншиж байгаа зэрэг энэ багшаа бусад христийн шашин болон тухайн тэр нөгөө шашныг Монголоос нөгөө хаж
Зөвхөн шарьяага шашин болон бөөгөө шашныг үлдээх гэсэн. Тийм. Дэмжлэгтэй хувь хүчин одоо монголчуудын дээр үеэс ямар ч шашныг халдахгүй байсан. Одоо найрсаг гэдэг байсан шүү дээ. Тийм шүү дээ. Хэн яарсан байдаг вэ? Чингис ямар ч шашныг гаргахыг хүсгүй одоо ингээд найрсаар хэлцдэг. Тийм учраас хувь хүн өөрөө одоо дээдсээс уламжил ирсэн шашнаа өөртөө шүмжлэхдээ. Тэгээд заавал Христ гээд одоо Монголоос гарах нь аль биш шүү дээ. Байсан. Шашны үеэс Чингис хаан бөөгийн шашин шүтдэг байсан. Тэгээд түүнээс уламжлаад Монгол улс нь бөөгийн шашинтай болсон хэдий ч бас өөр өөрсдийн хаан саналаар өөр өөрсдийн хаан тэмцсэн шашныг шүтээд яв. За баярлалаа. За гэрийн даавраа тэмдэглэж. Дэвтэр дээр. Өнөөдөр манай аймаг хэдэн сумтай юм бэ? 14 сумтай тийм. Тэгвэл манай аймгийн төрлийн сумтайгаа нийлээд ингээд аймгийн бусад суманд үйл ажиллагаа явуулж байгаа. Ямар сум хийдүүд байдаг вэ гэдгийг та нар олж мэдээ. Аав ээжээсээ, ах эх нараасаа тэмдэглэж. Тэгээ газрын хот өнөдөр тэмдэглэж ирнэ. Ажлын хуудсыг би өгөөд явуулчих. Заяа. Ажлын хуудсыг өгөөд явуун. За гэрийн тоог төвтэй бодчихвч. Тийм сууд тийм галын хийж байдаг мэдээлэл байна. Тийм. Ямар сууд ямар компани байдаг вэ гэдэг юм тийм ээ. Ажлынхаа хуудсны дээр давар нэрээ биччихээрэй. Анги овг нэр сургуулаа бичиж. Тэгээд ажлын хуудас авч яваад маргааш ирэхдээ авах юм заяа. Ажлынхаа хуудсан дээр гэрийнхээ даалгаврыг хийгээд ирэхдээ шүү. За, жишээ битгий авсан сонсогчдаа баярлалаа. Жишээ авсан багштай баярлалаа.